За өнөөдрийн байдлаар COVID-19 коронавирус дэлхийн 71 орнд тархаад байна. Энэ бол дэлхийг шалгаж байгаа одоо хөгжлийнхөө эрен үед хүрчглээ гэж үзэж байсан дэлхийн нийтийг шалгаж байгаа том шалгуур, том босго бий болчлоо. Энэ шалгалтанд улс орн болгон өөрийнхөө хариулж өөрийнхөө одоо дүн шинжилгээг хийж байх шиг байна. Коронавирус монголчуудад нэг чиг шугамлуу харж чадах юм бол нэгдмэл байж чаддаг юм байна гэдгийг харуулж ийнэ гэж бодож байгаа. Нөгөө талаасаа бас Монголын төр сайн муу хэлүүлээд ч гэсэн одоо чадах бүх хэмжээгээрээ бүх шатандаа бүх одоо төвшөндөө энэ коронавирусыг Монгол руу оруулж ирэхгүй байхын төлөө тэмцэж байна. Шүүмжлүүлэн барин зүтгэдэг төр нөгөө талд нь зөвхөн төрөө шүүмжлээд суудаг иргэд гэсэн юм хоёр бүлэгт хуваагдчихад утсан шүү дээ бид. Тэгэхээр өнөөдөр бид энэ коронавирусын өмнө төр зүтгэж байгаа юм бол иргэд бид бас зүтгэе. Зүтгэхдээ хажуудаа байгаа хэнийг ч юм хамт хөтлөөд зүтгэе. Хамтдаа урагшлая гэдэг энэ мессежийг энэ коронавирус авчирсан гэж бодож байна. Би өвдвөл чи өвдөн, чи өвдвөл бид өвдөн, бид өвдвөл бүх Монгол өвдөн шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө тэмцэхээс гадна хажуудаа байгаа хүмүүст, гудамжинд алхаж байгаа хүмүүст, нус цэрээ хамаагүй хайж байгаа хүмүүст, амны хаалтгүй яваад зоргоороо яваад байгаа тэр хүмүүст төрийнхөө өмнөөс шаардлага тавих хэрэгтэй юм аа. Бид яг энэ нэгдмэл сэтгэл яг надаас чи хамаардаг, чамаас би хамаардаг, биднээс улс орн маань хамаардаг, биднээс ирээдүйн Монгол, ирээдүйн үр хүүхдийн маань хөгжил хамаардаг. Энэ эндэр дээр яг энэ нэгдмэл хിവэрээ зогсож үлдэж чадвал магадгүй бид дараа нь талархах үе шүү дээ.